Сайн байцгаана уу та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Билгэнэ байна. За сүүлийн 2 сарын хугацаанд бичлэг өдөөс хийгээг байгаа. Тэгээ яг юу хийжсэн талаараа тайлагнаа гэж бодлоо. За ер нь баг Монголд ирснээсээ хойш би нэг тийм санаа агуулсан байсан. Тэгээ ер нь айгүй их хүмүүс надаас хичээл заах уу, эсвэл цагийн хичээл авах уу, сургалтын төв байдгүй, ер нь заах уу гэж зөндөө асууж исэн. Тэгээд одоо finally эцэс би өөрийнхөө сургалтын төвтэйгээ болж байгаа. Тэгээд яг ямар төрлийн сургалтын төв бэ гэдэг та бүхэнд одоо тайлбарж ярих гэж бодлоо. Бас дээрэс нь одоо энэ жил хийсэн зүйлүүдээ бас хуваалцж ярилцъя гэж бодлоо. За энэ бичлэгийн хамгийн сүүлийн нэгэн төрлийн бэлэг байгаа. Тийм учраас та бүхэн дуустал нь үзээрэй гэж хэлмээр байна. За та бүхэн мэдж байгаа хаг миний мэргэжсэн мэргэжил маань болохоор англи хэл, уран зохиол судлаач, тэгээ бас дээрэс нь англиний багшийн мэргэжилтэй байгаа. Тэгээд англид сурч боловсрсныхаа дараа Монголдо ирээд англидаа би нэг хэдэн сар ажилласан. Тэгээ яг Монголдо ирээд 2 жил багшилсан байгаа. Гадаад сургуулиуд багшилж үзсэн байгаа. Тэгээд дараа нь Японд руу явж бас ажиллаж үзсэн. Японд хахтаа хийдэг байсан миний гол ажил нь болохоор Tokyo Global Gateway гэдэг яг хүүхд Японы улсаас одоо хүүхдүүдээ англи хэл сурахад дуртай болгох зорилгоор одоо хийсэн байгуулсан тийм төвд ажилладаг байсан. Тэгээд тэр тухайгаа би өмнөх бичлэг дээрээ ярилцсан та бүхэн сонирхож байвал үзээрэй. За тэгээд ер нь тийм газруудад ажиллаад ганцаарчил зөндөө заагаад сургууль зааж үзээд тэгээ бас дээрэс нь Японд хата би янз бүрийн workshop явдаг байсан. Одоо Монгол оюутнуудын одоо зохион байгуулж байгаа workshop эсвэл бас дээрэс нь би өөрөө тийм бүтээлч маягийн хүн болохоор одоо чөлөө цагаараа ямар нэгэн зүйл хийж сурыг гэсэн хүсэлтэй байдаг гэсэн. Тэгээд одоо юу гэдгийг ямар нэгэн юм одоо кимоно хийж сурах ч юм уу, суши хийж сурах ч юм уу, эсвэл одоо ямар нэгэн зүйл дээр юм хатгамал хийж сурах ч юм уу, тиймэрхүү workshop аягүй их явдаг байсан. Тэгээд сүүлдээ лаа хийхэд явж үзчихсэн, салхин хонх хийдэг тийм бас хичээл явж байсан. Тэгээд бас тиймэрхүү зүйл хийснийхаа дараа би ч гэсэн одоо Монголд ч тиймэрхүү зүйл хийх юмсан гэсэн тийм хүсэл төрсэн байгаа. Тэгээд ер нь янз бүрийн газар тийм ивент хийдэг юм билүү гэж бодож байсан. Тэгээд сүүлдээ болохоор за ер нь өөрийнхөө мэргэжилтэйгээ ч гэсэн хослуулаад өөрийн гэсэн одоо тийм газартай болъё гэж бодсон байгаа. Тэгээ яг манай одоо миний нээж байгаа төвийн нэр нь болохоор Persona Creative Space and Language Center гэсэн байгаа. За тэгээ яг англи хэл сурахдаа одоо англи хэл заахтаа яг хэрхэн заавал хүүхдүүдэд илүү одоо дөхөм илүү сонирхолтой хөгжилтэй эсвэл илүү сурахад дуртай болгох байдлаар сурах вэ? Бас дээрэс нь амьдрал дээр англи хэлийг хэрхэн хэрэглэдэг вэ гэдэг талаас нь би илүү одоо төлхөө бодож програм боловсруулсан байгаа. За тэгээ ер нь бол ер нь чанарыг айгүй хэрхэмж байгаа учраас миний бодлоор миний дор одоо англи хэл сурч эхэлсэн хүүхдүүд илүү сайн сууртай болон болов англи хэл сурах илүү хүсэл эрмэлзэлтэй байх юм болов гэж бодож байна. Ер нь тийм байхыг би хүсэж байгаа. Тэгээд өөрийнхөө сурсан англи хэл сурсан дарга байдлаа би танилцуулах болно гэж илүү хөгжилтэй байх, сонирхолтой илүү ярих хүсэлтэй байх болов гэж би бодож байна. Сургалтын маань явснаар босоод одоо зохион байгуулалт арга хэмжээнд нь оролцох илүү төхөн байх юм болов гэж би бодож байна. Хамгийн түрүүнд анхын шатнд дэх хүүхдүүдийг бүртгэж авч байгаа. Тэгээд ерөнхийдөө бол миний яг хүсэж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр англи хэл сурахыг хүссэн одоо хүсэл эрмэлзэлтэй хэдэн хүүхдүүдийг аваад тэгээд бүр яг ярьдаг болтол нь ингээд дуусна аягүй гоё заах тийм хүсэлтэй байгаа. За бүртгүүлээ гэж бодсон хүмүүст нь болохоор миний Facebook хуудасад нь Instagram-аар холбогдоод бүртгүүлж болно. Хойлоо бэлгүүнс гэх хоёростэй тийм хаягууд байгаа. Тэгээд мэдээлэл тэнцэнээс аваад бүртгүүлэх байгаа. Тэгээд 10 сарын 1-ээс яг хичээл нь эхлэх тийм төлөвтэйгээ 10 сарын 1 маань 2 дахь өдөр. Гэтэ өөрчлөгдөчихгүй л тийм байгаа. За тэгээд яг энэ бичлэг тавигдсанаас хойш бүртгэл нь эхлэх байгаа. За сургалтынхаа өрөөний зохион байгуулалт та бүхэнд танилцуулъя гэж бодлоо. Нэм 8 ширээ сандалтай өрөө байгаа. Тэгээд хүүхдүүд нь бага бах тусам илүү тулж ажиллах боломжтой болох байх гэж би бодож байна. Тэгээд ариун цэвэр дээр ч гэсэн илүү анхаарсан аягүй хүүхдүүд орж гарах учраас цэвэрхэн байх нь аягүй чухал. За тэгээ та бүхний одоо энэ харж байгаа ширээ саналыг бүгдийг манай аав хийсэн байгаа. Тэгээ доторх засварын битээр хамттай байсан байгаа. Тэгэхээр айгүй сэтгэл шингэсэн газар болсон болоо гэж бодож байна. За бас нэгэн төрлийн явал арга хэмжээ нь юу юм бэ гэхээр янз бүрийн ивентүүд байгаа. Тэгэхээр яг ямар төрлийн ивент вэ гэхээр гар урлын ивентүүд байгаа. Яг ямар төрлийн зүйлс хийхээ одоо би зургийн нэгээр нь хийж явахтай хажуудаа гаргана. Тэгээд яг ямар учиртай юм гэхээр ер нь чөлөө цагаараа ямар нэгэн зүйл гараараа бүтээгээ тэрийгэ хүнд бэлгэлэх ч юм уу те нэг тийм байдлаар одоо санаатай байгаа. Бас дээрэс нь зүгээр ямар нэгэн зүйл сурах ч юм уу цагаа үр бүтээлтэй одоо чөлөө цагаа үр бүтээлтэй өнгөрөө гэсэн хүмүүс ч юм уу эсвэл хайртай нэгэндээ ямар нэгэн бэлэг бэлдээ ч юм уу те өөрийнхөө одоо гараараа хийсэн зүйл илүү үн цэнтэй байдаг. Тэгээд тиймэрхүү бэлэг бэлдээ ч юм уу гэсэн хүмүүс зориулсан тийм одоо ивентэд байх байгаа. Тэгээд энэ юу юм бэ гэхээр ямар нэгэн зүйлний одоо төрлийн хатгамал хийх ч юм уу те тэр зүйлийнхаа бүх юм би сая Япон явж авчирсан байгаа. Өөрөө би бас сая Япон байх та
тиймэрхүү хичээлүүд зөндөө явж өөрийгөө айгүй их цэнгэлсэн байгаа. Тийм учраас та бүхэндээ өөрийнхөө хийж сурсан зүйлүүдээ одоо хуваалцъя гэсэн үүднээс хийж байгаа. Тэгээд сонирхолтой бай. Одоо тэгтээ ивэнтэд нараа эхлэх болоог байгаа. 11 сараас эхэлдэм билүү гэж бодож байгаа. Тэгээд нэг сонирхолтой байх юм бол та бүхэн идэвхтэй оролцоорой. Тэгээд анги болгох 8 хүнтэй байна. Гараараа юм хийж бүтээхээс гадна англи хэлний ярианы клуб байх болно. За Японд байхдаа би бас яг тийм ажил хийдэг байсан. Одоо нэг цагийн турш одоо хэдэн 8 ч юм уу хүн аваад тэгээд тэр хүмүүстэй ингээд яриулаад те ямар нэгэн топик сонгоод ямар нэгэн сэдв сонгоод тэр хүмүүстэй ингээд яриулдаг тийм юу байсан. Тэгээд яг team English speaking club дээр болохоор заримдаа хүмүүс очиод яг юу ярихаа мэдэхгүй ч юм уу эсвэл ичих ч юм уу нэг тиймэрхүү үед гардаг. Тэгээд тэрийгэ болиулахын тулд одоо би яг тренингээр явж исэн. Дөнгөж танилцсан хүмүүсийн дунд хэрхэн тийм гоё дулаан уур амьсгал үүсгэх вэ ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүд айгүй хийж исэн. Тэгээд бас гоё болох байх гэж бодож байна. Ер нь бүх зүйлээ айгүй гоё чанартай хийж бодож байгаа. За дараачих нь болохоор би яг номын клуб нэ гэж бодож байгаа. Тэгэхээр яг ямар учиртай юм бэ гэхлээр өөрсдийнхөө дуртай ном, уншсан номоо авчираад тэрнийхээ тухай ярилцаад тэрийг номоо солилцох тийм төгстэй байгаа. Бас дээрэс нь зөвхөн номтой холбоотой зүйл гаяхаас гадна одоо өөр ямар нэгэн ном уншиж байхдаа ямар мэдрэмж авсан бэ ч юм уу те. Яаж уншвал зүгээр гэдэм бэ? Ямар одоо ситуацид эсвэл ямар нэгэн өөрт чинь тохиол намтай ном уншиж байгаа тохиолжсэн ямар нэгэн явдал ч юм уу ер нь юу байсан нэг тиймэрхүү одоо хүмүүс ирээд биеинтэйгээ ярилцдаг тийм ээ. Тэгээд өөрсдийнхөө мэдээж сурсан зүйлээ биеинтэйгээ хуваалцдаг тийм бас нэгэн клуб нэ гэж бодож байгаа. Энэ болохоор хагас юм уу бүтцэн өдөр болгон болж байна. За гар урлалын буюу крафт өрөөгөө та бүхэн танилцуулъя. Энэ ширээг одоо тойроос гэн гэсэн үг. Энэ ширээ маань болохоор бүх төрлийн тийм крафт газруудад байдаг төрлийн тийм ширээг би дуурлаж хэлсэн байгаа. Тэгээд энэ чинь байгаа ширээ санал бүх юмуд нь бас манай хийсэн. Тэгээд дээр нь байгаа нүд би хийсэн байгаа. Одоо ширээний саналын бүрээс би хийсэн байгаа. За тэгээд ер нь бүх хэрэгтэй хэрэгслүүд нь ч гэсэн энэ өрөөнд байгаа. Тэгээд ер нь бол энэ өөр байна. Энэ өрөөний уур амьсгалын тийм дулаахан гоё 50 байгаасаа гэсэн үднэс би ягаан цагаан болон модны үнгийг сонгосон байгаа. За тэгээд та бүхнийг идэвхтэй оролцох гэж найдаж байна. За тэгээд ер нь хийж байгаа бүх зүйлээ айгүй чанартай айгүй гоё хий гэж зөндөө хичээсэн айгүй удаан бэлдсэн байгаа. Тэгээд тийм учраас идэвхтэй оролцоороо. За тэгээд хамгийн гол нь болохоор 10 сарын 1-ээс англи хэлний маань хичээлээд эхлэх гэж байгаа. Тийм учраас бүгдээрээ амжиж бүртгүүлээрээ яг эхлээд болохоор 2 анги нэх байх гэж бодож байна. Хамгийн ихний ээлжинд 13-аас 18 насны хүүхдүүд авч байгаа. Тэгээд эцэг ихэн ч юм уу үзчихвэл хүүхдүүд нөөцтэй үзчихвэл яаж авдаа хэлээд амжаад бүртгүүлээрээ. Заавал миний Facebook хуудас юм уу эсвэл Instagram-аар бүртгүүлэн. Тэгээд бас дээрэс нь утасны дугаар авахаараа бас тавьчих байгаа. За тэгээд нэг ангид 8 хүүхэд байна. Хичээл нь болохоор 1 сараа явуулна. Нэг 7 хоногт 3 удаа 2 цагаар явагдах байгаа. Тэгээд та бүхэн сонирхолтой санагдж байвал одоо миний натай хамт өөртөө өсөж дэвж англи хэл сайн сурах гэж бодож байвал бүртгүүлээрээ. Тэгээд явандаа бусад арга хэмжээнүүд нь явж эхлэх байгаа. Тэгээд бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. За энэ бичлэгийн хамгийн сүүл та бүхэн нэгэн бэлэг байрна гэж хэлсэн байгаа. Тэр нь яг юу юм бэ гэхээр за 30,000 subscriberтай болсон YouTube дээр бас дээрэс нь Instagram дээр би 10,000 дагагчтай finally болсон байгаа. Тэгээд дээрэс нь өөрийнхөө сургалтын төвөө нээж байгаадаа тохиолдуулаад энэхүү бэлэг та бүхэн барьж байгаа. Тэгээд нэг хүүхдийг 1 сарын турш өндгөөл сургах эрх олох байгаа. Англи хэлний хамгийн анхан шатны 10 сарын 1-нд эхлэх ангидаа эсэлж аавна гэсэн. За тэгээд хожихын тулд нэг болголтой яадаг бол 13-аас 18 насны хүүхэд байх хэвээр. Тэгээ бас дээрэс нь анхан шатны байх хэвээр. Бол анги маань анхан шат учраас энэхүү эрхийг хожихын тулд 3 зүйл хийхтэйгаа хамгийн түрүүнд болохоор хамгийн чухал нь энэхүү бичлэгийг Facebook дээрээ public тохиолдолд share хийхтэйгаа тэрийг нь би заавал шалгах нь одоо share-лэг байх юм бол орсон тооцохгүй гэсэн байгаа. Тэгээ Instagram дээр намайг дагах хэвээр. Хоёр дахь нь. Тэгээ гурав дахь нь болохоор энэхүү бичлэгийн дор энэ хичээлийн жилд өөрийнхөө өмнө тавьсан зорилгоо бичээд тэгээд дээрээс араас нь гар утсаа заавал бичих хэрэгтэй шүү. Одоо хожлоо гэж бодоход би өөрлөө чинь уцтна гэсэн. Тийм учраас гар утсаа заавал бичээд өөрийнхөө энэ жилийн одоо хичээлийн жилд яг юу хийж бүтээ, яг юу ямар зүйлд хүрэх гэсэн бэ гэж бодож байгаа тэр зорилгоо бичих хэрэгтэй байгаа.
За энэ жил одоо 10 сарын 1-нд миний суугч болох 16 хүний нэг болоход чинь амжилт хүсье. За тэгтээ бас ирээдүйд та бүхэнд янз янзын жижиг сажиг бэлэг одоо giveaway хийх болно. Ирээдүйд ч гэсэн янз бүрийн өөр ангиуд ч гэсэн нэмэгдэх болно. Өөр насны ангиллал бас дээрэс нь өөр одоо level өөр төвшний хүмүүсүүдийг бас сурах тийм хүсэлтэй байгаа учраас нэмэгдэх байгаа. Тийм учраас та бүхэн энэ талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа бол миний Facebook болон Instagram-д дагцсан байхад мэдээлэл одоо янз бүрийн яаж бүртгүүлэх талаар мэдээлэл өргөж авч яах гэсэн байгаа. Бас дээрээс нь ганцаарчилсан ангиуд зааж байгаа учраас та бүхэн ганцаарчилсан хичээл авахыг хүсэж байгаа бол надаас холбогдоорой. Giveaway дээр бас идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Тэгээ дараагийн бичлэг хүртэл баярлалаа.